За, сайн бацгаана уу? За, өнөөдөр ирэх 2 дугаар сарынхаа ерөнхий төлбөрийг харцгаая. Тэгээд энэ дугаа 3 картнаас сонголтоо хийгээрэй. Мэдээч хэрэг сонголтуудаа нэг нэгээр нь харуулна. За, эхний картыг сонгосон таны ирэх 2 дугаар сарын ерөнхий төлбөрийг харъя. За, зай завсаргүй баахан бужигнаан дунд байжгаад тэрнээсээ жаахан залхаад амрах хэрэгтэй болж магадгүй. Бүр ингээд ганцаараа хамаг юмнаас тасраад алга болчихгүй ч гэсэндээ эргэн тойрноосоо хэсэгхэн зур хөндөрмөр санагдаж магадгүй. Тэрнээс гадна яг өөртөө чухал гэсэн асуудалтаа л түлхүү анхаарвал зүгээр болов уу гэж харагдаж байна. Бүх юмд оролцох гэж юу ч хамаагүй хийх ёстой гэж зүтгэх хэрэггүй бах. Өдөрт яг юу хийх ёстой байдгүй түүндээ л анхаарад тэрийгэ хийчээд илүү дутуу юмд сатаарахгүй санаа амар байх хэрэгтэй гэдгийг л сануулж ах шиг байна. Нэг хэсэг би ер нь яад юм байгаа гэж бодоол юу болоод яагаад байгаа нь ойлгомжгүй яах ёстойгоо ойлгохгүй ч байгаа юм шиг сонин санагдаж магадгүй л дээ. Гэхдээ явандаа зүгээр болчихноо. Зарим зүйл дээр би ч ер нь юу ч хийгээд нэмэргүй ах өө дөө гэж бодох хэрэггүй. Хэсэг хугацааны дараа уучраа олоод би яагаад ийм юм дээр будлаад банраад яваад байсан юм болоо. За одоо үүнээс цааш бол алцахгүй юм байна гэх бах. За харин юу юуны туханд хүрэлгүй тэгчигээд яваад ах нэг их тийм цохилтой биш болов уу гэж бодож байна. За заримд нь зүнтэй зүүдлэгдэж магадгүй бас анзаарчвал зүгээр бах. Тэгээд бас таалагдахгүй байгаа юм энэ надад таалагдахгүй байна гэд хэлэх гэсэн юмар шууд шулуухан хэлчихдэг, хэлхээсээ санаа зовдгоо ерөөсөө ямар байгаагаа шууд хэлдэг байх хэрэгтэй юм шиг байна. За цааш нь үргэлжлүүлээд эх сарс таны ажил төрөл ямар ахыг харна. За урсгалаараа нэг хэвэн юм шиг мөртлөө хий дэмий өнгөрөхгүй бах. Энийг ингэх хэрэгтэй байна, тэрийг хийж болж гин үү гэд нэг хүний хийж байгаа ажил нөгөө хүнд нь ч ихсэн хамаатай таны ажил нэг тийм гинжи хэлхээ шиг юм шиг байж магадгүй. Хүмүүстэй бөөнөрөө нийлж ийж ажиллаа гүцээж дуусгадаг ч байдаг юм уу тэгж магадгүй. Өдөр болгон нэг л юм давтагдаад ч байгаа юм шиг нэг хийсэн ажлаа дахин хийх хэрэгтэй болчихдог ч юм уу. Нэг л юмыг энийг нь сайжруулмаар байна. Тэрийг нь өөрчилмөр байна гэд хүмүүс бөөнөрөө нийлчээд нэг нь ингэчүүл яадаг гэхээр нөгөө нь үгээ дэмий. Тэгснэн дээр гээд хэрэлдээд байгаа ч юм шиг, хилэлцээд байгаа ч юм шиг байж магадгүй. Юу ч чинь тэгин тэхгүй гэд эргэж тойрч явсны эцэст эцслээд за ерөөсөө тгий гэж шийдэх юм шиг байна. Та байн нэг юма дахиад хийх болсон ч гэсэн за яг вэ тэгэл энийг дахиад хийж л байхаас биш гэх бах. Гэтэ тэрэн дараа алстаа танд хэрэг болж бас магадгүй. Тэгээд ер нь өдөрт юу хийх ёстой түүнийг л хийгээд явахад болно гэж хэлэхээр байна. Ажил хайж байгаа хүмүүсийн хувьд хугацаа жаахан орж магадгүй ч гэсэндээ тууштай байх хэрэгтэй юм байна. Энэ л яг мөн шүү гэсэн ажил олдно. Тийм учраас тэр хүртэл удаад байгаа юм шиг санагдчихсэн ч гэсэн яруу шийдвэр гарах хэрэггүй болов уу гэж бодож байна. За дараа нь мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар ахыг харъя. За яах вэ? Болгондоо гэд үзээтэй байж магадгүй. Ер нь бол
илүүч биш, дутууч биш, яг дундуур нь л гинэт өөрчлөгдөх юм байхгүй ч гэсэн болоод л явах бах. За үз юу авлаа? Хааш нь өглөө? Юу юунд мөнгөө зарлагдчих уу гэдгээ анзаарах сөхөөгүй, тал тийшээгээ мөнгөө зараад дуусгачихж байгаа юм шиг юмд мөнгөний хэрэг гараад ээж мадгүй. Бас танд хэрвээ тэгчүүл яана гэсэн санаа зовох асуудал битүүхэндээ байж магадгүй. Орлого зарлага тийдгээд нэг төгрөг мөнгө алталгүй тооцоод явахгүй маа гэхэд барагцаатай тооцоотой байвал их зүгээр. За яадаг юм болох л байлгүйгээд дэмий юм хийх хэрэггүй. Тэгэх юм бол дараа улмал хямрах хэрэг гарах баах. Тэгээд мөнгөтэй холбоотой бичиг цаасны энийг сайн нягтлж үзэх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг юм? Энийг яагаад ингэж байгаа юм гэж асууж лавлах хэрэгтэй. Ийм байна. За тэгээд сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар ахыг хараад өндөрлөе. За нэг их онцгимгүй, тайван бас л урсгалаараа явж итэл 2 дугаар сар өндөрлөх бах. Би яасан? Чи юу гэх гээд байгаа юм? Ер нь яалах гээд байгаа юм гэдэг нэг тийм би чи гэсэн жүжиг шиг ядаргаатай юм бол болохгүй. Түрүүн хэлсэнтэй адилхан тийм бол тийм, үгүй бол үгүй гэдгээ шууд хэлчихдэг шулуухан өө би чадахгүй нэ гэд илдгэр тацгалзчдаг байх хэрэгтэй. Тэгээд юм болгоныг боддоор харах хэрэгтэй. Хүмүүсийн хоосон үгэнд биш, үйлдэлд нь анхаарах хэрэгтэй юм шиг байна. Бэлэн ам шалдангуй царайлсан хүмүүсийн хэрэгч нэг их байхгүй зү. Бас тэгин ингэнэ гэж хамаагүй зүтгэх хэрэггүй байж магадгүй. Болох ёстой зүйл болдгоороо болно гэж бодоод тэр хүртэл зүгээр л орхих хэрэгтэй баг. Заримд нь заа зөө яамар ч юм бтэ гэж бодогдож магадгүй л дээ. Тэгж яагаад за юундаа тэгтлээ санаа зовох вэ дээ. Одоо зүгээр 50 бай гэх бах. Өөр бас холбоо сурганд тасарсан байсан хүнтэй эргэж нийлэх талаар бодож магадгүй. Гэхдээ тэр хүнийг хүлээх хэрэгтэй болох байх. Тэгээд хүлээгээд үйж итэл аяндаа учир нь олдно. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлаа. За 2 дахь картыг сонгосон таны эх сарын ерхий төлөвийг харъя. За ер нь бол нам жим байх бах. Хөл толгой нь олдохгүй, яах учраа олохгүй бодлаал би ер нь яах ёстой болоо одоо яадаг үлээ гэд явахгүй. Гэхдээ тийшээч нэг ийшээч нэг тал тийшээгээ биш яг нэг л чухал гэсэн зүйлдээ төвлөрөөд тэрэндээ л за би ингэх ёстой шүү гэд зүтгэх хэрэгтэй юм шиг байна. Бас юм болгоныг отоо л амжуулж отоо л болгож бүтээхгүй бол болохгүй гээд шуурганд туугдж байгаа юм шиг явах хэрэггүй. Оронд нь сайхан амардагч байдаг юм уу? Тэгэх юм бол танд айгүй хэрэгтэй юм байна. Ер нь бол танд нэг их тийм сүртэй мэддэхгүй байж магадгүй ч гэсэн таны бүх юм аяндаа бүтээд эхлэх бах. Тэгээд бас зарим нь за би ерөөсөө цаашдаа тэх хэрэгтэй юм байна. Тэр нь л надад өгөөчтэй юм байна да гэд юу ч юм харж ажиглаад хүлээгээд сууж магадгүй. Өөр гэвэл хүмүүстэй хамаагүй олон юм ярихаа болий. Эсвэл хит их сэтгэл хөдлөлтөд автахгүй бай гэж хичээж магадгүй. Гэхдээ хүмүүстэй муухай харьцаад дуурч ядаад ч юм уу тэгж бол явахгүй л дээ. За тэгээд тэгвэл тэгчих болов гэд санаа зовоол таваараа байхад нэг л түүхтэй заавал нэг барьцаатай ч юм шиг байдг нь болж эхлэх баах. Бас заримдаа яагаад ч юм нэг л явцгүй юм шиг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ ямар ч гацаанд орсон юм байхгүй.
хоног хугацаа хий дэмий урсаад байгаа ч гэсэн үг биш. Эсвэл би ерөөсөө боллоо гэд эргэж буцаад ухарж байгаа ч гэсэн үг биш. Зүгээр л хүчээ сэлбэж гин гэж бодох хэрэгтэй. Та зугуухан ч гэсэндээ урагшлаа л явна. За тэгээд дараа нь таны ажил төрөл ямар ахыг харна. За энэ янзаараа яваалах юм бол энэ ажилч явцгүй байж магадгүй юм байна да гэж боддог ч юм уу. Ер нь цаашдаа яах хэрэгтэй, яавал зүгээр үү гэдэг талаараа бодож эхэлж магадгүй. Ягаад чи юу ч хийгээд ямар ч хэрэггүй нэмэргүй юм чинь энд ингээл энэ янзаараа байгаад аймаргүй байна гэж боддог ч юм уу, тэгж бас магадгүй. Заримдаа хил ам татлах багсаг асуудал байж магадгүй юм байна. Хүмүүс л болсон хойно дарамтлчих гээд л энэ ингээ тэр тэгээд ховж хэрэгтэй хэрэггүй олон юм яриад яваад идэх ч юм уу, тэгж магадгүй. Тэр нь жах ядаргаатай санагдах ч гэсэндээ тэрнээс өөр бүр тийм том асуудал бол гарахгүй байх. За зарим нь гинтэл за би ерөөсөө энэ ажлаас гарчдаг ч юм билүү гэж бодоод ажилдаа явж байгаа ч гэсэн сэтгэлдээ бол айл хизээ тэндээс гарчихсан юм шиг л байх бах. Ер нь ажил төрөлтэй холбоотой гинтийн шийдвэр гаргахч байдаг юм уу, эсвэл нэг тийм гинтийн зүйл хүлээж авч магадгүй. Бас урд нь мдэггүй байсан юм а олж мэдээд энэ ийм юм байсан бивэ гэж магадгүй. Тэгээд за би тэгчдгийм билүү дээ гэд дотроо шийдсэн юмтай авах. Зарим ажил хайж байгаа хүмүүсийн хувьд нэг газар ороход хүлээж итэл тэр нэг л сонинч гэхүү. За да энэ ч нэг л димийл юм шиг байна гэхээр санагдаж магадгүй юм байна. Угаасаа надад тохирохгүй юмны араас хөөцөлтөд яах юм бэ? Учир нь олдчил таараа гэх юм шиг байна. За тэгээд эх сард таны мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар ах вэ гэдгийг харна. За та өөрөө болно гэж бодох юм бол болно. Болохгүй гэж бодох юм бол болохгүй. Тийм учраас болно гэд явах хэрэгтэй. Ямар ч ашиггүй, ямар ч хэрэггүй дэмий юмд төлбөр төлөө зарлаг гаргаад байдаг бол тэрийгэ бараг болчихвол зүгээр байж магадгүй юм шиг байна. Хоороо бизнесийн талаар бодоод тэр нь танд мөнгө болох давгүй арга шиг санагдаж болох юм. Өөрийн сайн чаддаг зүйлээрээ дамжуулаад эсвэл ер нь нэг тэгээд үзчихдээ билүү гэж бодсон зүйлээрээ дамжуулаад танд мөнгө болох арга байж магадгүй. Тэгээд мөнгөтэй холбоотой зүйл дээр танд хин нэг хүн тусуулаад яг мөнгөний хэрэг гарсан үед мөнгө зээлдэг ч юм уу, ингэдэг тэгдэг гэд хэрэгтэй юм хэлж өгдөг ч байдаг юм уу? Гачааллаас гарахад баг ч гэсэн тусалж магадгүй. Бүр эсвэл хин нэг хүн танаас мөнгө асуугаад надад мөнгөний хэрэг байгаа даа туслаач гэд тэр хүнд таны хэрэг гарч магадгүй. 2 дугаар сарын сүүлээр бол угаасаа баяруулж дуусаад за одоо л арай дээрдлээ шүү гэх бах. Дахиад өөр юмд мөнгө бараг зарахгүй бас өөр хүмүүст мөнгө өгөх хэрэг гарахгүй бах. Тэгээд эхлэхээр дээрдээд ирнэ. За сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар ахыг харцгаая. За хүмүүстэй муудалцаад дууга хураагаад харцгаа болоогүй. Зүгээр байгаа ч гэсэндээ стресстэй яг юу гэж хэлж тайлбарлах нь ойлгомжгүй байдалтай байгаад байж магадгүй. Гадна бол бүх юм хэвээ үргэлжлээд байдгаараа л байгаа юм шиг. Гэхдээ дотроо бол таны дотор хоосоо оргиод аль хэзээ хүмүүсээс өөрийгөө холдуулчихсан юм шиг санагдаад байж магадгүй. Таны гаднаа байгаа байдал, дотроо бодож байгаа бодол хоёр өөр ээж болох юм. Заримх нь хувьд урдих шигэ байхад төвхтэй санагдаж магадгүй л дээ. Гэтэ ийм чигээр үлдчихвэ дээ гэж
санаа зовоод хэрэггүй. Өөрчлөгдвөл өөрчлөгдөж л байг. Яавал ч яг гэд бодоод л орхих хэрэгтэй юм шиг байна. Өөр бас та эсвэл нөгөө талаас хоорондоо муудалцсан ч байдаг юм уу? Тиймэрхүү асуудлаа шийдээд алдаагаа засах гэж хичээж магадгүй. Бүр аль эсвэл эргэж нийлэх гэж үзэж магадгүй. Тэгээд байдал дээрдээд сайн дах тийшээгээ хандаж магадгүй ч гэсэндээ арай л болоогүй бах. За заримын хувьд ямар нэг өгүүлдэл гаргачвал яадаг бол болохгүй болов уу? Буруу юм хийчих юм болов уу гэд жижиг сажиг юмд санаа зовоод дотроо зөндөө юм хадгалаад хэлж чадахгүй яваад байж магадгүй. Хэрвээ төвхтэй байх юм бол төвхтэй байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Ер нь элен далангүй агаарэ гэж хэлэхээр байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За 3 дахь картыг сонгосон таны эх сарын ерхэд төлөвийг харцгаая. За 2 дугаар сард нэг тийм онц юм болохгүй ч байгаа юм шиг санагдаж магадгүй. Ер нь бол та яг зөв замаараа явж байгаа гэдэгтээ итгээд зарим зүйлийг зөнд нь орхисон нь дээр байж магадгүй. Заримынх нь хуучин дурсамж нь эргэж сэдрээд хуучин зүйлс эргэж бодогдоод байж магадгүй. Гэхдээ таныг хямраагаад ч юм уу зарим хуучин юмыг эргээд бодох төдийд л гол зурж байгаа юм шиг болоод их муухай санагддаг та. Ерөөсөө тийм биш. Зүгээр л өмнө нь надад тохиолдсон зүйлс зүгээр ч нэг санамсаргүй явдал биш байсан юм бэ штэ гэдгийг ойлгох бах. Гэнэт би ер нь урд нь яагаад гисэн бол гэдэг бодол бас орж ирж магадгүй. Гэхдээ үнэхээр тэхээс ч өөр аргагүй л байж дээ. Одоо тэгээд цаг хугацаа буцаж хурахгүйгээс хойш зүгээр л ингээд орхиг их бах. Өөр гэвэл заримдаа бодит байдлаас тасраад төсөөлөлтөө хит их автаад ч гэхүү яаж ч утсан биелэх боломжгүй юмны араас хөөцөлдөөд ээж магадгүй. Хэрэггүй биелэхгүй юмны араас санаа алдахаа болох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд ирэхээр таны сэтгэл санаа хүртэл өрөвдөөд ирэх бах. Тэгээд хаяада таны зүн совин юу болохыг ягаад ч мэдээд ч байгаа юм шиг юу гэж бодон түүгээрээ болоод байгаа ч юм шиг санагдаж бас магадгүй. Ихийнх нь цагийг ганцаараа өнгөрөөмөр өөрөө өөртөө ярилцмаар санагдаад байж магадгүй. Нэг л өглөөс ирэхэд хамгийн өөрчлөгдөөд шал өөр хүн болчихгүй ч гэсэн баг багаар өөрчлөгдөөд гаднаа хэврээ байгаа юм шиг мөртлөө толгой доторх ертөнцөө харах өнцгөө шинчлээд эхлэх юм шиг байна. Зя цааш нь үргэлжлүүлээд эх сард таны ажил төрөл ямар ахыг харъя. За нэлээ урагштай азтай байж магадгүй. Ажилтай холбоотой мэдэхгүй чадахгүй болохгүй зүйл гарлаа гэж лав явахгүй. Зарим нь шинэ ажилд орж магадгүй. Тэгээд яагаад чинь танил ч юм шиг уур амьсгал угтаж авч магадгүй. Ажилдаа эргэж орох, сайн мэддэг чаддаг ажлаа буцаад хийж эхлэх, таньдаг хүнтэйгээ эргэж тааралдах, өмнө нь байсан тагаа төстэй ажилд орох ч байдаг юм уу. Тиймэрхүү юм байж болох юм. Эсвэл өмнө нь авч хоцорсон дуршлага мэдсэн зүйлийн хэрэг их гарч магадгүй. Сарын ихээсээ сарын сүүл үе арай илүү дээр байх бах. Зарим нь өөрийнхөө дарга ажил олох ч нь болоод гэрээсээ чөлөөтэй ажиллах талаар бодож бас магадгүй. Цагийн ажил, ажлынхаа хажуугаар хийх юм байвал хий гэж бодож бас болох юм. Өөр гэвэл таны хийж байгаа ажил айгүй үнэлэгдэж магадгүй. Тэгээд та жаахан ч гэсэн баярлах бах. За дараа нь мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар ахыг харцгаая. За сарын ихээр
танд жахан дарамт мэдрэгдэх гээд ээж магадгүй л дээ. Баяр болох гээд байдаг, авах хэрэгтэй юм зөндөө байдаг, даанч зөрүүлэх мөнгө нь хэрэгтэй байдаг гэж магадгүй. Шууд бууж өгвөл би ерөөсөө боллоо. Болох арга чарга алга, юу ч болохгүй байна, бүтэхгүй байна гэд сууна гэж юу ах вэ? Харин ч одоо олж байгаа хасаа нэмж болох арга юу байна? Би нэрээ тэгж чаддаг юм чинь тэрүүгээрээ мөнгө олж болох юм бэ штт гэд мөнгө болох арга бодож олж магадгүй. Мөнгөө цуглуулж байгаа давандаа гэж бодож исэн юм аваад эсвэл тэгэндээ гэж зүтгэсний эцэст зорж исэн юмдаа хүрч магадгүй. Нэг тэгчгэмсэн гэж бодож исэн юмаа гүйцээчгээр сэтгэл нэг тийм амар болчдөг доо. Тэгээд за ашгүй одоо ёстой болоод явчлаа шүү гэж бодох бах. За заримд нь хүмүүс олон нийтийн сүлжээ интернет их хэрэг болж магадгүй. Эхэндээ эн чи одоо яасан сони юм битэ гэж бодогдож магадгүй ч гэсэн ялцчгүй хэрэг болно. Бас зарим нь зээл авах, ойр тойрныхон гэр ихнээсээ туслалцаа авах гэх юм уу да. Тэр талаар бодож магадгүй. Тэгээд ер нь илүүчгөө, дутуучгөө болоод явах бах. За тэгээд сүүлд нь хүн хоорондын ярилцаа ямар ахыг хараад өндөрлөө. За нэг тийм гойд зүйл байхгүй байж магадгүй. Хэлж ярмаар юм байвал нууж хаалгүй шууд хэлснэн дээр байж магадгүй. Тэгэх юм бол хүмүүстэй хэл амаа сайн олцох бах. Бас хинтэй ч тэр харилцахад хамаагүй амар байх бах. Гэхдээ буур сууртай 50 байвал тун зүгээр юм байна. Зарим нь нэг тийм тавтаргүй яах гээд байгааг нь ойлгохдохгүй хүмүүсээс зайгаа барьдаг болоод занган сайн таньж мэддэг удаан нөхөрлсөн улстайгаа л хамт байснын дээр байх гэж боддог болох бах. Хэр олон найзтай байх вэ гэдэг чухал биш. Хэр сайн хүмүүстэй нөхөрлөдөг вэ гэдэг л чухал санагдаж эхлэх юм шиг байна. Тэгээд таны эргэн тойрны хүрээлэл айгүй хурдан өөрчлөгдөж магадгүй. Хайр сэтгэлийн харилцаан дээр хин нэг хүн гинт тантай холбоо барих гэж оролдоод ээж магадгүй. Хэрвээ тхиим бол яагаад гэдгийг шууд асуучих хэрэгтэй баг. Ялуунаас шулуун дээр заримын амьдралд шинэ хүн гарч ирж магадгүй ч гэсэн тэр хүнийг тойрогтой оруулах уугүй юу гэдгийг харж иж шийдэх юм шиг байна. Яг юу ярих нь уу? Юу гэж явах юм? Тэрийг бол яалтчгүй ажиглаад шалахгүй хүн шиг санагдах юм бол тэгэл үгэн зүрэггүй баяртай гэх бах. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлаа.